байна уу? За өнөөдөр нэг дөрвөн юуны өвдний дасгалыг оруулъя. За та нар маань бас дагаад хийгээд үзээрэй. За тэгээд хийж үзээд үр дүн гараад өөрчлөлт айтайхан өвчин чинь багасаад ингэж байгаа мөргөжлүүлээд хийгээ явна. За мөн үр дүн гарахгүй за тэгээд өвд чинь тоохгүй байгаа бол ерөөсөө хийгээд хэрэггүй гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм болохоор бас тушаад үзээрэй. За тэгэхээр эхлээд бид нарт ийм нэг ийм хамны халбах за мөн нэг тооч хэрэгтэй. За миний хувьд бол нөгөө энэ халгааныхаа тоосыг бас ингэж хүрчдэг. За тэгэхээр эхлээд ингэж явуулаад ингэж өвдгөө харуулъя. Яа. За ингээ өвдгөө ингэ сандал дээр суугаад за тэгээд хөлөө нэг юм дээр ингэ сайхан тулаад эвтэйхэн суучих. За ингэснийхаа дараа за хөлөндөө нэг жоохон очноосоо ингэ сайхан зүрхээд өчгөн. За ерөнхийдөө энэ дандаа юм булчинлаг хэсгүүдээр шүү. За ингэ сайхан зүрхээд. За ингэснийхаа дараа албаныхаа ишээр албага яг юм тэгш биш. За нэг жоохон нэг 75 градусын налуу байралтай гэх юм. За ингэж байрлуулад за яг өвдгөнийхөө дээдэ тал одоо энэ урдлын гуйны том булчин байдаг шүү дээ. За яг тэрнийхээ яг энэ дээр ингээ хөдөлгөөд нэгсэн ингээ массаж хийж өгнө гэсэн. За ингээ сайхан ингээд хүчтэй хамаагүй дарж болохгүй, өвдүүлж болохгүй. За тийм ч зөөлхөн биш. Баг зэргийн ингээд дарлууд. За ингээд нэгсэн доо. Булчингууд дээр нэгсэн доо массаж хийж байгаа гэсэн. Энэ маань нөгөө юунуудаа булчингаас судлахад маань чухал. За маш анхаарах чухал зүйл бол ингээд хөдөлгөөд ерөөсөө дандаа юм булчинлаг хэсгүүдээр явна. За мөн артлынхаа ингээд булчин тийм үү? Ерөөсөө энэ ясан дээгүүрээ ингэж дарж бол ерөөсөө болохгүй шүү. Дандаа юм булчинлууга булчинцэг хэсгүүдээр ингэ явна. За мөн артлынхаа энэ доотлын булчин. Тэгээ энэ маань дандаа ингэж нөгөө хөлийн булчингуудаа л ерөөсөө суулгаж өгч байгаа гэсэн. Ингээ сайхан. За ингээ баг зэргийн улаан. Хамаагүй хүчтэй дарж болохгүй шүү та нар маань. За юу арьсандаа нүсэндээ хүчтэй дараад арьсаа зулгалчих гэсэн үг шүү дээ. Сайхан ингээ баг зэргийн хүч өгөхөд өгвөл ингээд ерөөсөө хөдөлгөн гэсэн. Ингээд ахаа чи энэ сайхан өвдөгний маань эргэн тойрных булчингуудыг бид нэр сайхан содож өгөх хэрэгтэй. За ингээд сайхан хөдөлгөөд ингээд сайхан нэгсэндээ массаж хийж байгаа гэсэн. За зарим нэгэн газруудаараа одоо яг энэ өвдөгний чинь энэ ойролцоо тий энэ булчингууд чинь ингээд та нар өөрсдөө яг ингээд энэ юугаар нь энэ одоо амныхаа энэ бухны иш биш энэ яг юугаар нь яг тэр цэгүүд ингээд зарим нэг зангирцсан өвчин мэдрэгдээд байгаа юм цэгүүд байж болно. За тэрэн дээрээ бол ингээд сайхан яг тэр цэгүүдээр яг энэ халбахныхаа ишээр нь биш энэ юугаар нь ингээд уртлынхын том юугаар ингээ яг тэр юун дээр ингээ дарж өгөөд нэгсэндээ тэр цэгээ сайхан сулж өгнө гэсэн тэр зангирсан чинь. За ингээ сайхан яг ингээ тэмтрээд ингээ явна шүү дээ. Ингээ дандаа булчингууд дээр шүү. Ясан дээр ерөөсөө яаж ингээ булчингийнхаа цэгүүдийг ингээ явахаар чинь өөрт чинь яг тийм өвчин мэдэгдэн яг тэр нэг зангирсан нэг хэсэг газар чинь нэг ч хүчтэй өвчин мэдрэгддэг шүү дээ. Тэр хэсгүүд дээр ингээ сайхан баг зэргийн ингээ даралдууд нэгсэндээ ингээ суллаад өгнө гэсэн үг. За би хэлдэг шүү дээ энийг бас заримдаа юм гараа ингээд нухаж хагаад хийж болдог. А мөн хатуу бөмбөгөөр бас жижигхэн бөмбөгөөр тэ нухаж болдог гэж хэлдэг. За ингээд сайхан нухацгаач мөн бас зүгээр л тийм бас ингээд сайхан албаныхаа юу хэрэгүүлээ явчих. Хатуу бөмбөг байхгүй маань бол ингээд явчих. Миний яг энэ хэсэг дээр айгүй мэдрэгдээд ах юм. Ингээд та нар яг ингээд өөртөө ингээд яага явахаар чинь яг булчингийн чинь хаана аль хэсэг дээр ингээд нэг тэр цэгүү зангирсан байна. Тэр цэгээ олоод ингээд энэ дээрээ баг зэргийн нухалт хийгээд ингээд миний яг энэ дээр нэг чигтэй амар яг энэ дээр амар зангирсан байна. Өвчин аюу мэдрэгдэж байна. Гэх мэтлээ яг ингээд өөрсдийнхөө энэ хоёр зүгээр мөртрөөсөө өөрсдийнхөө тэр яг энэ цэгүүдээ олоод ингээд сайхан дараад ингээд массажлаад өгөөрэй. За яа. Тэгэж аюу сайхан хийсний дараа л аюу гой мэдрэгддэг. Ясан дээрээ ерөөсөө нухаж болохгүй шүү. Дандаа булчин дээрээ гэдэг юмсан анхаарай. За одоо хоёр дахь тасгал нь. За ингээ сайхан сандал дээрээ суучаад хөлөө нэг жоохоо ингээ хөндөлөөд өгнө. Газаасаа баг зэргийн ингээ хөндөлөөд өгнө. За л жоохоо гисчиж. За ингээ баг зэргийн хөндөлөөд өгч. За тэгэнгүүтээ зөвхөн яг энэ үеэрээ өвдгөнийхөө үеэр тавхаагаа ерөөсөө ингээд гадагшаага тотгошоогоо ингэж хөдлөв. Ерөөсөө энэ хөлөө энэ дээшээгээ энэ бүдүүн гуяа
ерөөсө хөдөлгөж давхар хөдөлгөж болохгүй зөвхөн энийг тэгээ ингийн тулд энэ өвдгөө ингээд та нар ингээд барьчих болно заа. Бариад тэгээ зөвхөн яг энэ нөгөө үеийнхаа хөдөлгөөнийг мэдрээд тэгээ зөвхөн яг хөлнийхөө тавхайг гадагшаагаад дотгошоогоо ингээд зөвхөн яг энэ шилбэнээсээ доошоогоо хөдөлгөж байгаа гэсэн үг шүү. Энэ үеэр яг энэ үеийнээсээ доошоо яг зөвхөн үеэрээ л хөдөлгөн тэр өвдгөнийхөө үеэр за ингээ гадагшаагаа дотгошоогоо ингээ хөлөө за харагдаж байна уу та нарт маань за урдааш нь харуулах юм бол за хөлөө баг зэргийн өргөцсөн байж байгаа баг зэргийн газраас л хөндийдөд өччих шүү. Өчргөө өргөж хэрэггүй. Тэгээл ерөөсөө за баг зэргийн хөндий за ингээл ерөөсөө гадагшаагаа дотгошоогоо зөвхөн яг энэ үеэрээ л хөдлөж байгаа шүү юм. Дээдлийнхэн бүдүүнгүйгээр хөдлөхгүй. Зөвхөн хөлөө яг өвдгөнийхөө тэр үеэр л гадагшаагаа дотгошоогоо. За ингээ хөдлөн. За ингээд нэг 10 удаа 3 удаа давтаад. За нөгөө хөлөө тийм үү. За би болохоор нөгөө бичлэгээ хурдан болохгүй удаан болохгүй тулд ингээд та нар маань давтаад тэгээд 3 удаа амраад ингээд зөвхөн яг энүүгээр хөдлөж байгаа ш яг энэ үе хөлөө ингээ барьчих юм бол тэр үеийнхээ хөдөлгөөнийг сайн мэдрээд өөрт чинь их амар байдаг хөл чинь тэр чигээр хөдлөхгүй хоёр тал дээр нь ч ингээ барьсан ч болно нэг бол ингээ яг өвдгөн дээрээс барьсан болно за одоо 3 дахь таслана ам ингээ сандал дээрээ суучих нь за тэгчгээд за хөлөө урагшаага ингэж юм за жигтэй мөн л өсгийгөө нааш нь татаад үлмийгөө цааш нь түлхэж өгнө за ингэснээр их энэ артличийн булчин хийнэж өгнө тэгээд энэ уртынхаа булчинг чангална за ингээд буцааж тавиад за буцаагаа түлхээд за ингээл хөлөө ингээд тавиад байна аль болох энийхээ аргашаагаа түлхээд үлмийгөө аргашаагаа түлхээд өсгийгөө аргашаагаа түлхээд үлмийгөө нааш өөр лугаа татаараа тэгэх юм бол энэ артаа талч ингэж байна за зарим хүмүүс маань нөгөө артлынх нь энэ юунөөсөө тэнийчихгүй өвдгөн тэнийхгүй байгаа гэдэг байгаа шүү дээ тэр юусоо тэнийлэхгээ гүчлээд ингээд байж болохгүй яг нөгөө тэнийс яг энэ хөлтөр иймэрхүү байгаа бол яг тэр хөлтрээ ингээд болно заа буцаагаал яг тэр нөгөө одоо иймэрхүү болоод тэнийж байгаа бол яг тэр хөлтрээ өөрийнхөө яг тэр нөгөө хэмжээ хөлтрээ л яах хэрэгтэй тэгээ буцаагаа тавина за ингээ яг мөн ээжлээд за 3 удаа тэ 3 аралтаар 10 удаа ингээд тавтаад ингээ хийгээрэй ингээд за одоо 4 дахь тасгал маань болохоор за мөн сандал дээрээ суучих нь за би сандал дээр ингээд суучихсан байж за одоо нөгөө босож суунаа за хөл дээрээ ингэж босоод за ингээд суун за ихэнх хүмүүс маань мөн энэ тасгал бол маш хэцүү байгаа сууж чадахгүй гэдэг байгаа шүү дээ тий тэгэхээр сууж чадахгүй байгаа улсууд маань босоод яг тэр иймэрхүү сууж байгаа л яг тэр хэсэг дээрээ л очиод бол гэсэн үг илүү суух гэдэг шаардлага байхгүй тэгэл нэг иймэрхүү маягаар хийн гэсэн үг иймэрхүү за бүр амарчлах юм бол ингээд сууж чадахгүйнүүд маань урдаа харин сандлаа авчих өөрөө сайхан тэнцвэрээ алдахгүй очихгүй тул за ингээд сайхан урдаа сандлаа тусчиж агаад за тэгээд ингээ яг чадлаараа ухна штэ тийм үү ингээ сайхан өвдгөө энэ маань нэгсэнтэй энэ өвдөгний маань бас л энэ үений хөдөлгөөнийг бас ингэж хөшинг байлгахаас хамгаалж байгаа ихэнх нь бид нар нөгөө өвдөөд байна хардаад байна тий тэнийхгүй байна гэдэг ингээд ерөөс ямар ч хөдөлгөөнгүй байлгаад байгаа тэгэхээр ингэж сууж босноо гэдэг маань өдөгний маань тэр яг хөдөлгөөнийг нөгөө тэр хөшөнгөөс чинь сэргийлнэ. За хоёрдугаар гэх юм бол нөгөө ингэж сууж босохоор булчин маань хүч авж байгаа. Хөлийн маань бүх булчингууд хүч авж байгаа. За тэр хүчтэй булчин маань бидний энэ өвдөг бас өвдөхөөс улам их
хамгаалж өгдөг те тусалдаг. За мөн 3 дахь гэх юм бол ингэж сууж босоход яс бас юу авж байгаа эсэргүүцэл авж байгаа. Тэгэхээр нөгөө ясны сэргэжилт гэдэг зүйлээс бас хамгаалж өгнө. Ясмаар ингээд эсэргүүцэл авж байгаа учраас тэгэхээр энэ бол маш үр дүнтэй байдаг ингэж сууж босох бол. Тэгэхээр заавал ингээд бүр ингэж суух гэдэг шаардлага байхгүй. Ингэж үнэхээр ингэж сууж чадахгүй байгаа. Ерөөсөө яг зэрэл энэ тэр хэмжээндээ л ерөөсөө ингээл ерөөсөө хамаахгүй бөксөний жоохоо жингсэн би иймэрхүү л байсан болно ерөөсөө. Яг тэр хэмжээндээ ингээл юм. Яг уртаа талтай хамгийн гол нь та нар маань бас оочхгүй унахгүй тий ингэхгүй тулд уртаа талдаа сандлаа тавиад тэгээ сайхан сандлаасаа барьж байгаа сайхан ингээд. За энийг бол өстой сайхан шатлаараа хэдэн удаа хийн штэ. Бас л нэг жоохон амарч агаад ингээ 3 удаа тий. За нэг 10 удаа гэд суудаг ч юм уу нэг суухтаа гэд 30 удаа сууж босдог ч юм уу. Их мэтлэнгээр за ингээд хийгээд үзээрэй. Тэгэхээр ингээд хийсний дараа бол бас өдөг чинь маш шал өөрөөс арай л нөгөө хөшинг байдал нь бол харилсан байдаг шүү.